одоо найзтайгаа кофе уугаар явж гин. Манай нөхөр намайг 2 цаг болоод ирсэн. Манай нөхөр яагаад гэвэл зураг зурах хэрэгтэй. Тэгээ багийн төлөвлөсөн ажлыг голоос нь тасалдуулаад би найзтайгаа кофе уугаар явж байна. Тэгээд өглөө босоод шууд ярилтаг гарч ирсэн болохоор хатаа нүүрэн дээрээ тавьж гарч ирлээ. Тэгээд одоо найзтайгаа уулзахаар явж гин. Бараг ирчлээ. Тэгээд найзтай бит хоёр 7 хоногийн турах жилэнд зарлаад тэгээд 3 кг асаад. Тэгээд манай найз надад Starbucks-ийн өглөөний цай авч өгүүлсэн маа. Өндөр бас нэг төрсөн найз дээр очино. Энэ бүгдийг яаж 2 цагт амжуулах вэ гэж бодож байна. Баярлаа. Миний хоолой гүнж биш ч гэсэн би дотроо ямар бяцхан гүнж байгааг та нар миний нэгтгэлийн видеоноос харж болно. Ингээд надтай хамт миний бичлэгтэй хамт байгаарай. Баярлаа. За одоо тийм найзаа хүлээх гэж явахдаа пайдараа нүүрээ арчих гэж байна. Гэтэ би өмнө арчсан л байсан л та. Тэгвэл бичлэг хийнгүүтээ албаар ингээд яаж авахгүй юу? Арччаа. Ямар гайхалтай юм бэ? Чиглээ. Яа хурдан ирд ингэ загнаад ахын санаа өгч чам. Би очиж ин гэж. Би тэ кофегаа ууж гин. Ей. Би кофе ууж гин. Ей, би өчтөр уучдаг байхгүй. Аим хэцүүс шүү дээ. Шаардсан дээрс нь кофе уучдаг. Манахаа гэ. Үлээ. Сэнэогэ. Ийм болчихсон штэ эрхлээд. Тэгээд айлын хүүхд уйлахаар өөрийгөө бас уйлж болно гэд бодчихсон байгаа даа. Тэр уйлж болохгүй л дээ. Тэмстэй хөө. За. Үлээ. Үлээ. Сэнэогэ. Үлэгийн жижигний ихний өдөр игэлээ. Вау. Аавын жижиглэгтэн шалгаж өгнө. Өнөөдрөөс хэдэн тооцоолт юм бэ? 5 тоо. Хүүхдээ одоо шууд 99 сартай хүүхдээ ярих гэх юм лөө. 9 сартай хүүхдээ ярих үлээ одоо хизээ ярих үлээ гэж. 2 нас хүртлээ ер нь бол бүрийн хилд орохгүй штэ хайр. Мэдээ жаахан. Жаа хууртай. Баа мэдээ бэ. Намайг явууллаа. Хууртай. Тэмсгээ жаахан загтайстай бүтээ ээж бухаарастай. Гүлич. Ай. Жаахан бухаарастай. Агаартай байгаа шүү. Өчтөр нөгөө нэг буцаалтын бараанаас гүнжлээд тэр алхаж ирсэн гэрл байгаа. Гадаа гоё салхилаад гойс. Ер нь одоо энэ 7 хоног өнгөрөөл ашгүй нэг юм агаартай болчихж байгаа юм шүү. Би ямар царайлаг юм бэ? Хойло хуруудаад. Тэг ялагдсан явъя. Тэжи.
Нэг хоёрын гурья. Яа. Я. Ууштай. Гурваар гэж хийж яриаггүй. Араа тэр загтхүйтэй байл. Йоо. Тэгээ ямар байлэрээ намайг явсны дараа гараад ирэхэд явчихгүй дээ байлгаж байгаараа гэж. Амар сэжиг. Тэгээ намайг ороход ирээд яасмал явуулсан байх нэ. Ка ипа арачтэй нэрээстэй нэрээ. Араштэй. Өчтөр нөө буцаалын мараа ороод манайх нэг амар ган зүүн хариулт тавг авчих. Тэрэндээ өглөө ипа надад ёо бодотой хуурах хийж өгсөн. Тэгээ тэрэнд өглөө ипа хүүхдийн цэцэрлэгийн хоолыг бас хийсэн. Манай ипа чи өнөөдөр бүр нойр нүрэхгүй хүүхдийн цэцэрлэгтэн яаж өгнө гээд суулгаж өгнө гээд бүр нойр нүрэхгүй. Энэ одоо гэхдээ ихний удаа л ингийн байна л гэж орж ирж байна. Ямарч мессеж алга. Төрөлжийн цэцэрлэгийн автобус алга да. Гэтэ хойлоо ингээд одоо л амир 9-20 хүлээгээд байгаа мэт боловч тэгэл багш магш нь өмнө нь ирээл те. Бид хоёрыг хоцрол өөртөө хоцрол тийм үе одоо гарч ирэх ах та. Хайра гараач. Хүүхдээ өгөөч гэж. Энэ нэг хүүхдийн нэрийг бичих юм байл ч таар. Энэ юм биш үгүй бол энэ цагаан дээр оо тойр харагдахгүй шүү дээ. Бид хоёрын ирчхүүч одоо дуусч байна. Үлээх ирчхүүч. Би нарны цэцэд өвчөө гарч ирэхэд амжих байсан шүү. Би маск тавиад шууд нийт цэцээ гараад ирсэн байхгүй. Өглөөний минь өнгөд орчлоо минь би өчтөр имплант хийлгэсэн ингээд хавдаад амир өвдөд байна. Тэр нэг шүнжэнгөө энэ талаараа унтаад энэ мөм хүүхдтэй хөлдсөн чинь энэ мөм маань жоо гомдоод тах шиг байна надад. Сүнсээ жоо одоо охин нэр цэцэрлэгт орсон заа. Тэгэд охин цэцэрлэгт оронгуудаа хоол бэлдэж явуулж байгаа. Тэгэд хоолоо бэлдэх гэж сэрсэн байна. Одоо 6:30 болж байна. Нөхөр сая ажилдаа явсан. Тэг хүүгийн намайг сэрэж идэг нэ. Нөгөө нэг охиныхоо юм уу бэлдэж минь яраад ирдэг амар. Өчтөр бүр өдөржингөө унтъя гэдэг төлөвлөгөөтэйс ахгүй тэгсэн чинь шүдний цагтаагаа мартцсан. Өнөөдөр 3 дахь энэ Ирландны асуудал ер нь нэгтгэс хойшлоо. Явж байна. За тэгээд охиноо явуулъя да. Төвд гэрээ цэвэрлэнэ. Тэгвэл имплант хийлгээд 5-аас дээш килограмм юм өргөж болохгүй гэсэн. Одоо охиноо яах вэ? Өргөөл цэцэрлэх юм шиг дүгнэ. Тийм ээ. Өглөө удааг юмнуудад танилцъя. Энэ лактофитин диод гэдэг энэ ашигтай бактери байт юм билээ. Энийг ууж үзэж байгаа. Гэхдээ энийг ууснаас хойш би ерөөсөө хүндрэг байгаа. Нэг уусан хүмүүс амар хүндрээд байна л гэсэн. Тэгэхэд би бол хүндрэг байгаа. Тэгээ яагаад ийм уугаад байгаа гэхээр би чинь өглөөр демик хэр ууждаг гэсэн штэ. Тэгсэн чинь
Микер маань Солонгос дууссан заяа. Тэгээ Монголд л байгаа. Тэгээд Монголоос ирэх хүн олдохгүй. Тэг яг Сөүлд ирсэн ч гэсэн яг чонжууд ирэх хүн олдохгүй байхгүй. Тэгээд ер нь бол жоохон уучдахгүй байна. Тэгээд микерээ уумаар байна. Микерээ уувал би орой хоол идэх юм шаардлагагүй шүү дээ. Тэгээд нөгөө нэг микер байхгүй учраас юу яагаад уус авокадо бол микер уус уугаагүй гэдгээс нь л тань авокадо байна. Тэнгүүт энийгээс одоо охиндоо өгч явуулна. Тэгээ би ийм дахианы цээж мах авсан байгаа. Тэгээд энэ одоо хэдтэй юм бэ? 6-тай юм байна. Тэгээд 13 г уураг. Ер нь бол одоо уургийн хэрэглэгийг ихсэхгүй бол ерөнхийдөө эслэг уураг маань тэнцвэргүй болоод жоох хөөгөөд байна. Тэгээд уураг их хвчлээ хэрэглэе гэж удаад уураг авах гад байж байна. Тэгээд өөртөө бас ийм уургийн ундаа авлаа. Хайрцгийг дотор 18 ширхтэй. Тэгээд ер нь бол турхтлаар ингээд судлаад одоо ер нь баг насаараа л турыг гэж бодож явж штэ би. Тэгээд яхад ямар хүн буцаад таргалдаг вэ гэхээр одоо яг өмнө ингээд олон килограмм хаяхдаа жингээ биш булчмаасаа алдаад турсан хүмүүс буцаад нөгөө нэг ирч хүчийн өгөхийн тулд ингээд эцэрэг буцаад таргалжтэй байна л да. Харин уургаа ингээд яг тэнцвэржүүлээд уураг хайсан жин хоёр ингээд яг адилхан яваад ах юм бол ер нь бол хүн буцаж таргалдаг юм байна. Тэрийг бас ойлгоод тэгээд ер нь л уураг сайн хэрэглэе. Би ч бас хүнд жинтэй болохоо хүнд жинтэй гэж жоохон жин илүүдэлтэй болохоор уургийн хэрэглээ мэдээж энгийн үнийхээс их байж тараад тэгээд за ямар ч тач өдөрт авокадо идэ дахианы цээж мах идэ тэгээд өдөрт нэг ийм уургийн шейк ууч чийгээд тэгээд энийг авсах. Ийм байна. Авсан юм гэвэл охиныхоо хоол бэлтнэ. Бэлдээд тахт энэ удаа бэлдээд тах юм байхгүй те. Өнөөдөр бол зүгээр дан цутан уу явуулж байгаа. Цутан тэгээд юу ус үзэм гэрчсэн байгаа. Тэгээд нөгөө нэг хоолныхын жижиг саванд авокадо хийх явуулж байгаа. Тэгэл манай охин очоод юугаа юм ярьж байгаа мартчихдаг за. Гацдаг үлдсэн. Юугаа идээд авокадогоо идээд тэгээд өдөр биш авокадогоо тутантайгаа идээд өдөр тутангаа тангаар нь идээд үгүй цэцэрлэгтээ яваад цэцэрлэгийн хоолыг идээд тэгээд оройн нь тутангаа идээд тэгээ бол ёо тарих гацаад байгаа юм. Ой. Тарих гацах хэвээр амар хэцүү юм аа тий. Энэ болохоор ингээд 4000 хэдэн зүгт байхгүй тий 3 яв болцсон авокадо ирдэг. Манай энэ мартад байдаг л та дэлгүүрт авокадо бат 5-6 мянга тэгээд тэр ингээд бүр болохгүй амар удаад идэх байхгүй. Тэгээ заавал нэг нь хайдаг байхгүй. Бүр ингээд болохгүй байсараагаад тэгээд ингээд нэгдлийнхаа үзүүрээс ингээд зөөлөрсөн байдаг байхгүй. Тэгээ тэрэнд нь хууртаад онголонгот нөгөөдөл нь болоогүй зөө. Тийм авч хайж барьж ийснээс энийг яач гэж бодоод. Им 3-аар авсан. Тэгээ энэ уул нь ингээд 6 гийн болцсон 10,000 бас байдаг байхгүй. Тэгээ тэрийг
болохоор дууссан л солонгосчууд ч бас амар авдар амин дайртай гарууд. Монконди би нэг юм шоколадгүй юм шоколад ороогүй чихэр мэхэрэнд амар мууштай амар сонирн байгааз юм шоколад ороогүй чихэр мэхэрний хитгүй би нэг тийм шоколаданд амар дуртай тийм болохоор л юу дарах баг шүү дээ. Авсан уург нь хүртэл шоколадтай уурах хэвчээ. Би юм шоколадтай уураг эсвэл кофетэй уураг уух дуртай. Гэхдээ кофетэй уураг нь жоохон үнэтэйсэн л та. Амар ихээр эстэй би уус амар ихээр нь авчвал хоёрын оронд юм аваад гэж бодоод. Тэнгүүтээ дахиад нийцээж маха. Сайхан хайчилж нэгийг авч үлдээд. Энэ юмнуудаа мэдээж өдрө болго идэхгүй өдрө болгон ингээд бэлий мэдээд ах чинь жоохон мууштай тийм болохоор ер нь бол чансан өндөг чинь 6 грамм уурахтай заяа. Тэгэхээр чинь өдөрт миний авах хэвээр уургийн хэмжээ чинь бараг 12 шиг өндөг гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд голоор нь авокадо оруулаад ингээд хөрх ирүүл юм оруулаад тэгээ уургийн шейкээ бас оруулаад тэгээд зарим үедээ бол ингээд яг уурга тооцож жагаад юу яасан заяа. Уурга тооцож жагаад яг ингээд бүр цаа яг тутлаатаа гэсэн үедээ шейкээ уудаг ч юм уу те. Яг за тутлаатаа гэдэг үгээ дахин яхаа зээж мах гэдэг ч юм уу их гээд байгаа байхгүй. Сайн байцгаана уу гэтгэл. Сайн байна уу? Барс хөөрхөн байна. Төлгөөний чи миний үзэгчтэй сайн байна уу гэж хэл. Миний үзэгчтэй сайн байна уу гэж хэл. Миний юу сайн байна уу? Миний үзэгчтэй сайн байна уу гэж хэлээч. Миний үзэгчтэй тэгээд байгаа юм. Ямар сайн сонсож байна. Юу ингэ даа, лог ингэ даа. Тийм ээ, хурдан хүрээ дэр. Хурдан. Очихгүй Аим шиг байх чаа. Аим шиг байх юм тэр гарч. Би ч бараг хүндлдэг болоод энэ юу яагаад юм ёо. Йоо, ямар их юм ярьдаг юм бэ? Нааш ратгаач. Яг гэдэг үсвэс бассан гоё юм гэж. Экэдэ. Чи надаас дээр л тариад байгаа. Экэдэ. Энэ ирж байгаа юм аа. Яг гэдэг юм. Сэннооге. Сэнноо. Тэтэч. Яа. Өнөөдөр оюун бодны төрс өдөр. Би босоогоороо бишгтэйгээр. Яа.
Өнөөдөр гэр орон цэвэрлэл амар сайн гэрээстэй болох гэсэн найзуудтайгаа яриад тэгэл тэр нь дуусчихин өнөөдрөө. Сонсоо би гэрээ цэвэрлэнэ. Би гэрээ цэвэрлээ. Хүмүүс яг нам мэдрэл мод гэж боддог. Үнэн л дээ.